Ерөөсөө л D витамин. За яагаад одоо ингээд заримдаа хүмүүс ирээд ингэдэг байхгүй юу? Америкт уудаггүй юм байлээ шүү дээ гэд. За тэгэхээр тэнд шалтгаан байгаа. За нэгдүгээрх нь хөхний сүүнд D витамин байхгүй, сүүн тижээлүүдийг D витаминаар баяжуулсан байдаг. Тэгэхээр сүүн тижээлэр одоо өсөж байгаа Америкт энэ төрөл хөхөөр хооллох хувь чинь манайхтай харьцуулбал хамаагүй бага шүү дээ. Тэгэхээр тэд нар нөгөө сүүн тижээлээсээ D витамин авчдаг учраас өгдөггүй те. За дараад нь юу вэ гэхэлэр ямар шалтгаанаар хүмүүс тийм буруу ойлголттой байдаг вэ гэхэлэр Америк жишээлбэл ер нь өндөр хөгжилтэй оронд өдөр тутам иддэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн дээгэр баяжуулсан байдаг. Одоо сүү таргийн дээгэр баяжуулсан байдаг, нөгөө оранж жуусуудыг кальциар баяжуулсан байдаг. Тэгэхээр тэр баяжуулсан хүнс идж байгаа тохиолдолд бол бид нар шиг дандаа саплементар уух шаардлагагүй. Тэгэхээр нөгөө болсон болоогүй нэг англи хэлээр уншичаад Америкт өгдөггүй юм байлээ ч гэдэг юм уу. Тим ээж ам нартай бас таардаг. Тэгээ яг эсрэгээрээ бас ингэсэн ээж ам нар ирдэг юм. Манай хүүхэд 100% хөхөөрөө хоолж байгаа. Тэгэхээр би ямар ч витамин өгдөггүй гэж бас ирдэг юм. Тэгэхээр түрүүний би хэлснийгаа давтаад хэлэхэд хөхний сүнд D витамин ялгархгүй. Харин сүүн тижээлүүдийг дээгэр баяжуулсан байдаг.